Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түүчээ элэгсэг түмнийхээ эрүүл энхийн бамбай болон үйл ажиллагаагаа явуулж буй Талимаа эмнэлэг нь 1999 онд нүдний эмгэгийн оншилгоо эмчилгээ мэс заслын гоо сайхны чиглэлээр байгуулагдсан төвтэй. Үүсгэн байгуулагдсан хүүхэд бүсгүүчүүд ингээл их танаар чинь манайх гоо сайхны мэс засал нэгдүгээрт, хоёрдугаарт гоо сайхны мэс сүүлийн үед бол манайх нөгөө ер нь хөгж одоо ингээд ихэлсэн цагаас хойш манай нэг зорилт бол жилд бүхэн л нэг жижиг ч гэсэн шин юм ингээд нэмээд ихсэн гэсэн одоо тийм бодолтой тийм төлөвлөгөөтэй ч гэх юм уу да. Яваад яг жилд одоо нэг 6 жилийн өмнө өөс эхлээд манайх нөгөө мэсгүй гоо сайхныг сэргээх арьсны одоо нүүрний одоо нөхжилттэй, батгахшилтай, бүр ингээд яршилтай тэгээд онжилт үрчлээнээсээ гадна тийм хүмүүс нүүрний арьсны эрүүл ахуйн алдагдсан, гоо сайхны алдагдсан бас тэрэндээ шанал зовж тэрнийгээ яах вэ их үү гэж бодож явдаг хүмүүс өндөө байдаг шүү дээ. Тэрнтэй холбоотой манайхан мэс заслтгүйгээр зүгээр одоо ауто биотехнологийн эмчилгээ тэгээд V-line, карбокситерапи гэдэг одоо Солонгосод бол нэлээд олон хүмүүсийг хамраг хийгддэг эднийг бол бид нар хийж эхлээд нэлээд үр дүнтэйч байгаа хүмүүст нэлээд хөрөлцгөөс хэмжээтэй байгаа. Ер нь манайхаар үйлчлүүлсэн нэлээд олон хүмүүс байгаа бах. Тэгэхээр намайг хараад бас таньж байгаа бах. Нэгдүгээр, хоёрдугаарт ер нь тэрнийгээ бас нэлээд өөртөө бахархалтай болсон гэдэгт би итгэлтэй байдаг тийм. Энэ чиглэлийн одоо энэ чинь бас нэг эрүүл мэндийн чиглэлийн нэг үйлчлэгээ юуны нэг муу юм байна. Маш их том үйлчлэгээ шүү дээ. Зүгээр гоо сайхны салуунуудаас шал өөр нь юу юм бэ? Ялгарх юм нь юу юм гэхэл эмчилгээ юм шүү дээ энэ чинь. За салуун дээр хийгдэж байгаа бол сэргээх тэр тийм ээ одоо массаж гэдэг юм, массагч гэдэг юм уу шахах үйлчлэгээ за бусад юмнууд эмнэлэг гэдэг бол салуунаас арай өөр. Гэхдээ тэр хоёр хамтраад ажиллавал одоо ер нь бол илүү үр дүнтэй болох байхад тийм ээ тийм. Ер нь тэгж ажилладаг шүү дээ. Эмгэгч юм уу эмчилгээ шаардлагатай зайлшгүй тийм шаардлагууд бол байдаг баг. За ер нь бол хүн өөрөө хүсвэл хийгдэнэ. Гэхдээ ер нь жишээлбэл өнөөрээр дөрөн яртаа ч гэдэг нь нөхжилтэй хүн за яад ингээ явж явах нэг ховор штэ тийм ээ. Аль болохоор тэрнийг эмчлүүлчих юмсан ингээл бодож штэ. Тэр талаараа бол хүмүүс ихэнх нь хүсдэг. Ялангуяа охид бүсгүйчүүд маш их хүсдэг. Зүгээр давхраа ч гэдэг юм уу манайх бас давхраа суулгах ч гэдэг юм уу дээд доод татах гэх мэтэр операцуудыг бас би хийгээд нэлээд гарчихсан тэр хийдэг юм л да. Тэрнийг бол яг тэр бас өөрийн гоо сайхны мэс заслууд давхраа суулгах, зохины өвчлөө арилгах, зовх өргөх, нүүр өргөх. Танд орчин үеийн биотехнологийн эмчилгээ PRP эмчилгээ буюу ялцсан эс тромбозитын физиологийн чанар дээр суурилсан эмчилгээг Талимаа эмнэлгийн дадлаг туршлагатай чадварлаг мэргэжилтэнгүүд тусгай зөвшөөрөлтөй тоног төхөөрөмж материалыг ашиглан хийж гүйцэтгсээр үйлчлүүлэгч иргэдийнхээ талархал итгэлийг хүлээжээ. Уг эмчилгээ нь хүний биед сөрөг хор нөлөөгүй бөгөөд үс уналт халзралтын эсрэг хамгийн үр дүнтэй эмчилгээ юм. Та мэс заслын бус аргаар ямар нэг эм, тариа, лазер, бусад химийн бодисгүйгээр зөвхөн өөрийнхөө цусан дах эсүүдийн тусламжтайгаар нүүр өргөх, нүүрний арьсаа эрүүлжүүлэн сэвх батга үрчлээ, бор толб, нүгжилт, сөрөвжилтийг арилгах арьсны өнгө сэргээх боломжийг бид танд санал болгож байна. Мөн үе мөчний өвдөлт, бэртэлт үрвслийг эмчилнэ. Манай эмнэлэг нь дотор эмэгтэйчүүдийн уролог, ургийн эхо, үе мөч, бамбай, эрэгтэйчүүдийн гээд бүх төрлийн эхо оншилгоог нэг дорд хийж гүйцэтгэдгээрээ давуу юм. Манай эмнэлэг нь дотор мэдрэл, уламжлалт бариа засал, нүдний чиглэлээр үйлчлүүлэгч та бүхний ая тухтай тавлаг орчинд хэвтэн эмчилдгээрээ онцлог юм. Та нэг дор өөрт байгаа олон төрлийн зовироосаа салж эмчлэгдэн илааршихыг хүсвэл Талимаа эмнэлгийн хамт олныг зориорой. Эрүүлжүүлэн, эрч хүч нэмэн, залуужуулна. Гоо сайхныг сэргээн Талимаа эмнэлэг. Манай хаяг Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 12-ийн Б-байр Талимаа эмнэлэг. Утас 99 18 78 53 91 18 78 53